Одоо бид худалдаа авалтын менежерүүд маань хэрхэн одоо үнийн судалгаа хийх талаар авч үзье. Худалдаа авалтын ахлах менежер бол ингээд энэ чинь зааж хүсэлт бол хуваарлсан байна. Үүний дагуу CRM системийнхаа худалдаа авалтсны датад одоо хуваарлагдсан худалдаа авалтын хүсэлтүүд гэдэг дээрээ дараад орно. Энэ PR 2026-05-30 гэдэг дээрээ дарж ороод энд болохоор тооцох 1500 ширхгийг, Плата 500 ширхгийг, ОП 500 ширхгийг үүн дээр болохоор энэ чинь үнийн судалгаа гэсэн байна. Ингээд үнийн судалгааг эхлүүлэх гэдэг дээр дарна. Одоо ингээд нийлүүлэх чид үнийн санал нэмэх гэдэг бол одоо явна. Жишээ нь энэ болохоор хөргөлтийн хоногийн болохоор 3 хоног. Төлбөрийн нөхцөл болохоор шууд төлбөрийн нөхцөл нийлүүлсний дараа 100% 30 хоногийн дараа сонгоно. Энэ нь болохоор энэ удаад болохоор бид нэр чинь хөргөлтхүү гэж авч үзье. Тэгээд тооцоолсон нийт өртөг үнэхээр тээврийн зардал нь 150,000 төгрөг. 150,000 төгрөг. Энэ болохоор тооцоолсон гайлын зардал, албан татвар, бусад зардал нөөцөд нэмээд бичиж болно. Одоо тооцох нэгжийн үнэ нь 800 төгрөг. Энэ дээр нэг юм бичиж болж байна. Плата 1500 төгрөг. ОП 25,000 төгрөг. Тийм үү. Нэмээд энэ доор нь болохоор энэ чинь зааж юу оруулаад өгнө. Зураг оруулаад нэмээд өгнө. Тэгээд хадгалалтаар. Ингээд нийлүүлэгчийн үнийн санал амжилттай хадгалагдлаа гэж. Дахиад нэг нийлүүлэгчээс жишээ нь зэдэд зэрэн дөржөөс хөргөлтийн хугацаа 1 хоног. Энэ нь болохоор хөргөлттэй. Тооцоолсон өртөг тэгэхээр нэггүй. Тооцох 790 төгрөгөөр 1500 ширхгийг. Плата нэг ширхэг нь 1450 төгрөгөөр. ОП болохоор 26,000 төгрөгөөр. Тэгэд энд нь зураг оруулаад хадгалж. Одоо энд үүслээ. Ерөнхийдөө бол иймэрхүү маркаар бол 3 4 5 бол үнийн судалгаа хийж болно. Тэгээд үнийн судалгаа хийж дууссан гэж үзвэл үнийн судалгааг дуусгах дарчна. Ингээд судалгаа хяналтанд амжилттай илэрхийлээ гэж. Худалдаа авалтын менежерүүд маань иймэрхүү маркаар болохоор үнийн судалгаа хийдэг байна. Энийг нь болохоор цаашаа болохоор чанарын хяналт, төсвийн хяналтаар орно. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.